Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Засч гэр гэдэг Mask Production-ы жүжигчээ. Минийхаар бол хөдөө байсан. Тэрэлжид өссөн. Эхний лагсын 5 давхар төрсөн. Тийм хүндээ. Манай ээж юмч аав Төмөр замын техникумыг төгссөн инженер юм баггүй. Тэгээ манай гэрт ерөнхийдөө урлагийн хүн нэгч байхгүй. Хүүхэд байхад л би дуучин болно гэж айгүй мөрөөддөг байсан. Дуучин болондоо би гоё дуулаад өстө дуучин болно гэж дандаа л томчуудыгаа шүтэл тэ. Тэгэл хүүхэд байхад ч одоо тэгэл Чингис хаан хамтлаг, тэгэл Камертон, Номин талс тэгэл тэ. Тэр хамтлагуудыг айгүй харж дуучин болно гэдээ би хүүхдийн орны дууны дугууланд би ээжээс гуйсараа байгаа төлбөрийн төлөөж орж ирсэн. Тэгэл хүүхдийн орны дууны дугууланд сурж байгаа л төгсөөл за минийхөө одоо эмч болно шүү дээ гэл аав за минийхөө одоо төмөр замд орно шүү дээ гэл ярахгүй гэл тэгэл хэлсэн шүү дээ. Яах ч байгаа минийхөө би дуучин болно гэж. Хөөе дими яхаа минийхөө гэхэд чиний бардаг ажил биш үү. Би дуучин болно гэд. Тэгээ дуучин болох гээд соёлын сургуулийн эстрад ангийн дуулаачийн дугууланд шалгалт өгөхгүй явж исэн чинь манай нэг хэдэн найзууд ингээд яг чихэнд чи гоё дуулт юм чи. Засч ирээ. Дуучин жүжигчин болол алах юм шүү. 2 мэрэгжилтэй штэ. Тэгээд ингээд хэлж байгаа юм чи. Тэгээд би тэгэхээр хүүхдээ яг нэг юм сонирхол байсан. Тухайд бол хүүхдээрээ тэгээд яг жүжигчний мэрэгжил гэдэг чинь өөрөө тэгэл өдөр иргэдсэн яг ингээл хүнийг ингээл ховсддаг мэрэгжил татдаг. Миний мөн найз нэрээсдэг үнэхээр гитарыг ойлуулах юм аа. Чи гитарыг ойлуулад байна. Уул нь бол гитараа чи ойлуулах ёстой байхгүй юу? Тэгсэн чинь чи гитар ойлуулад байна шүү дээ. Чи вэ шүү дээ. Гитарыг бол ойлуулах гэж тоглох ёстой. Тэгсэн чинь чи гитарыг ойлуулад байгаа болохоор наад 6 утас чинь зургуулаа уйлаад тэгээ чи уйлаад наадах чинь би өөрөө яг тэгж боддог байхгүй юу? Од болох гэж биш. Сайн жүжигчин болох гэж би яг зорж ажилладаг. Бусдад танигдахаас илүүгээр л сайн жүжигчин болох юмсан гэж хичээж ажилладаг. Чиний хувьд бол энэ бол даахгүй болов. Тэгэхээр чи бол нохой. Тийм болохоор та хоёр хоёулаа энийг даахгүй болохоор чи нохоотойгоо нийлээд гитарыг хамт уйлуулад тэгээ даахгүй явж байгаа болохоор чи бол болов. Нэрэл жүжигчний мэрэгжил надад бол амар гоё мэрэгжил. Хамгийн хайртай тэгэл чин сонгосон мэрэгжилтэй хүн дурлж ижил цаашаагаа явж тэ дурлаж хайрлаж. Би чамд нэг юм тайлбарч хэлье заа юу. За. Ээж аав маань уул намайг хурмас тэнгэрээс хур болон орж игээгээ гэд засаа гэдэг нэр өгсөн баггүй юу? Тэгтэл чи намайг хурганы арын 2 хөлний завсар байдаг засаа гэдэг. Би нөгөө мэрэгжлийг бас амар хүндэлдэг л дээ. Би дуучны мэрэгжлийг нэгэнт эзэмшиж чадаагүй. Тэгэхээр би зүгээр дуулах сонирхолтой хүн л очиж байгаа байхгүй юу? Дуулах сонирхолтой жүжигчин ч гэдэг юм уу те. Тийм болохоор би яг мэрэгжлийн дуучид чиг тийм яг ингэж бүр тэгж том далаацтай цомог момог гэж боддог ч гэсэн дуулахыг бол үнэхээр хүсдэг. Гоё дуу гарах юмсан. Ямар сандал хэдэн cover мөн хийх өвтэй. What's had is different color. One day we're gonna get so high. Mask Production-д ажиллаж байхдаа яг өөрийнхөө үеийн залуучуудтайгаа нийлээд Reaction Production гэж байгуулсан байхгүй. Тэгээ энийг манаас манай ах нар манаас аягүй дэмждэг. За миний дүү дэлгэцээр ингэ гэж байгаа бол ингэж ажиллаарай ингэрэ гэдэг нэг. Тэгээд яг би нэг юм хоррор комеди нэг аимшигын энедмийн жанраар бүтээл тойрох төлөвлөгөөтэй ерөнхийдөө ажилд орсон. Тэгээд 2018 оноос хойш нэг 4 богино хэмжээний кино хийсэн. Чи яаж байгаа бэ? Бичсэн хар хүрээ. Би чам тэлдэг үстэй. Гэрт битийн халтаас хар юмыг дагуулж ирчээ гэж. Чи энийг хар л та. Мөкөлөг минь. Одоо хойлоо болсаа.
Би чинь гэр бүлийнхаа үнтэй ганц хэрүүл хийж гардаг юм маань заал авах гэж гардаг. Сакс тоглох айгүй их дуртай. Тийм. Тэгээд ерөөдөө бас Өвөр ханган аймгийнхаа лиг тоглодог. 21 аймгийн үндэсний лигтээ тоглодог. Сакс багасаа тоглосон. Тэгээд бас тэквондогоор бас хичээлдэг байсан. Тэгээ хар бүстэй. Тийм. Тэгээд хөнгөн атлетикаар бас их хичээлдэг байсан. 2005 онд улсын аварга болж ирсэн. Тэгээ ерөн бас спортын хүн болох уу, урлагийн хүн болох уу гэж дотроо яг ингэж тэгэл чихэнд хамгийн гоё нь гэл дууч болох гэж байгаа жүжигч болсон тийм юм дээ. Ер нь. Яг одоо болт би тэгэл мэрэгжлийн тамирчдын хувьд бас арай доогуур бэлтгэл хийгддэг. Тэгээ яг санал халаагч л та. Гэхдээ бол яг жүжигчдээсээ бол лигийн тоглогч шүү. Тий. Би чиний кодч тайлцж суугаа. Тэгээ би дуу сонсож суугаа. Нэ буандууга эзэн бэлтгэрүүрээ хөөрхөн байт юм бэл ч те. Би сонсож ш. TikTok-ийн хувьд гэх юм бол манай охин надад зааж өгсөн юм. Манай охин гээл янз бүр юм хийгээл утас аваал хийгээл гэдэг ус аахгүй. Тэгэл миний охин чи юу хийгээд байгаа юм бэ гэдгсэн чинь аава TikTok хийж ийн гээл тэгээд дээс. За минийх урагшаа титануудаа гэж. Уясаа битанада. Үгүй ээ, титануудаа. Битанада. Тита. Бита. Охиноороо заалгаад хамгийн анх бид хоёр нэг бичлэг хийж тавьсан байхгүй. Тэгэл үн ямар хөөрхөн аппликейшн бэ тэгэл тэр TikTok дээр зүгээр охинтойгоо хөгжилтэй байгаа. Тэгэл амар олон нөгөө нэг манай номертэй хошуурлын номеруудын текстүүд гарч ирэл. Тэгэл охинтойгоо жүжиглээл. Тэгэл энэ сте айгүй хөөрхөн стрессгүй аппликейшн байлээ гэл. Тэгэл хэдэн бичлэг хийдэг байсан. Тэгэл бас амар гоё стрессгүй аппликейшн шүү. I've been fucking hoes and pop feels just like a rock star. Яг Зосимо миний дүрийг дуутахад бол яг 9 сарын 23-нд дуутсан. Тэгэхээр нэг 2 сар бэлтгэл хийсэн. Пострам жижиг мэдээж оюутан байхдаа би бол яг ингээл жүжиг дээр ажилд төгссөн. Тэгээд оюутан байхасаа эхлээд яг маск продакшнд өдөө хүртэл нэг 13 жил ажилласан байна. Тэгээд анхны маань яг одоо ингээд драмын жүжиг, пост драмын жүжиг байгаа. Өгж байгаа мэдрэмжээсээ, яг хувь жүжигчин талд өгж байгаа мэдрэмжээсээ, хэлж байгаа текстнээсээ, авж байгаа зэрэглээсээ бүхэл зүйлээрээ ерөнхийдөө өөр. Би энэ дээр бас хэлэхэд арай балчирдах байх л гэж бодоод байгаа байхгүй. Миний хувьд хувь жүжигчний тал дээр бол мэдээж сурж байгаа юм маш их байгаа. Тэгээд дээрэс нь өөрөө Батуулдаг гэдэг найруулагч маань драмын урлагийг дэлхийн театрын урлагтай маш их ойртуулж байгаа. Ерөнхийдөө бас нэлээд ойртуулж байгаа найруулагч байгаа. Энийг бол би бол мэдж байгаа, мэдэрж байгаа. Тэгээд бидний мэддгээс маш өөрөөр жүжиглүүлж байгаа. Гинзэм жүжигээс санал тавьж байна. Ирж тоглох уу гэд. Тэгэхээр би гинзэм гэж юу илээ гэж анх тэгжлээс. Тэгсэн чинь манай Батуулд найруулагч Фаус найруулсан найруулагч энэ жүжиг тавьж байгаа. Яасан гинэ гэд. Тэгээ яг тэр бол надад амар гоё юм өгчээс. Соёлын төвөргөнд Батуулд найруулагч Фаус жүжигийг үзчихэд ойлгохгүй гарч ирсэн. Тэгээд өөрийгөө ямар амар болоогүй байна гэж би нөгөө одоо мэдлэггүй байгаагаа мэдрээд гарсан байхгүй юу. Өөрөө чинь ингээд таныг ингээд санал болгоод ингээд энэ жүжигт ингээд урьж байгаамаа та тоглох боломжтой юу. Болгүй яд юм бэ. За би очиод уулзъя гэл. Тэгэл ирээд уулзаж яг ингээд Батуулдаас яг юм сурахыг л хүсэж исэн. Тэгэл яг миний хүссэн юм маань биелэл энэ чирж маш их зүйлийг л сурж ажиллаж байна да. Жүжигчнэр ажиллаж байгаа хүмүүс одоо яг энэ хоёр том сонгодог романч гэдэг юм уу сонгодгийг уншсан байх хэрэгтэй. Ана Карина Гимзэм гэдэг юм байна л дээ. Энийг би их л хожуу ухаарлаа энэ Гимзэм жүжигийг би уншаагүй орж ирсэн. Романыг уншаагүй орж ирсэн. Тэгээ яг жүжигийн зохиолоор нь л уншсан. Тэгээд би шууд гараар өгсөн. За би уншаагүй уучлаарай. Би ердөөсөө уншаагүй шүү гэдгсэн чинь хай яа гэдэг. Хэрвээ би энэ романыг уншсан байх юм бол одоо өмсөн хувцс, гутал, товчин хаашаа иргэсэн хит их товчин ямар одоо сэмэрсэн байсныг хүртэл баг ингээд тэр номон дээр роман дээр тодтогоод өгсөн байсан.
би бол энэ дээр ямар ч сэтгцэн мэдрэлийн юмч байгаа юм те. Тэгээд би тэрийг мэдэхгүй орж ирсэн болохоор энэ шинээр би яг өөрөөрөө би яг ийм байвал яах вэ гэж найруулагчтай амар их ярилцсан чинь найруулагч сонин юм. Чи хийгээд үзтээ гэх. Тэгээ би тэр ингэж айгүйх ярилцаж энэ дүрийг бас гаргах гэж хичээж ажиллаж байгаа. Тэгээ би ч нөгөө нэг 10 жил яг mass production-да ажилласан болохоор бэлтгэлийн ачаал бол надад бол нэг тэгэж хүндрэлтэй санагдаад оройтох тий. Манай гэр бүл ч гэсэн яг ингээд гэр бүлийн хүн ч гэсэн ингэж оройтдаг. Тэгээ ерөнхийдөө бас ингээд орой 11 өнгөрөөл эхлэхээр нөгөөд чи улам мөнгө ороод эхлэв шүү дээ. Манайхан ч манай хамтлагийнхан тий ингээл бид нар чинь ерөнхийдөө банк сайн ингээл юм ачаалттай бэлтгэл хийгээл яг тэр нөгөө нэг эдээсээ бүрэн юм ирүүл байж байгаа л тий ингээл юм асаалттай байж байгаад яг ингэж номеруудаа гаргадаг болохоор тэгээ бид нар ерөнхийдөө ингээл орой болоод эхлэхээр ингээл яг чон шиг ингээл хэлдэг шүү дээ. Сонгосон мэрэгжилдээ үргэлж үнэнч байгаараа. Тэгээд тэр мэрэгжлээ тий эмчж бай. Юу ч байсан болно шүү тийм үстэй дуучинч бай, жүжигчинч бай, зураачч бай, зохиолчч бай. Өөрийнхөө мэрэгжлээ гоё дурлаж ажиллаарай. Тэ? Хайртай байгаарай. Яг өөрийнхөө гэр бүлийн хүн шиг гоё хайрлаж ажиллаарай. Тэр мэрэгжил чинь чамайг хайрсны чинь хариуд буцаага хайрлах нь ойлгомжтой.